Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Хайрлуулах хүсэл бол бидний хамгийн үндсэн хэрэгцээнүүдийн нэг юм. Бид төрсэн цагаас эхлээд биднийг нөхцөл болцолгүйгээр хайрлаж, хүлээж авах хэн нэгнийг эрен хайсаар байдаг. Гэвч үнэндээ ийм төрлийн хайрыг зөвхөн Бурхан л бидэнд өгч чадна. Харин хэрэг бид энэхүү хайрлуулах хэрэгцээгээ Есүсээс өөр хэн нэгэн эсвэл ямар нэг зүйлээр хангахыг оролдвол эцэс үлдээ сэтгэлээр унж гологдсон мэдрэмжинд автаад дуусдаг. Тэгвэл бид гологдсон мэдрэмжээ хэрхэн ялан дийлэх вэ? Үүнийг ялан дийлэхийн тулд бид 2000 жилийн тэртээд загалмай дээр юу болсныг ойлгож, тэрхүү ойлголтынхоо дагуу өөрсдийгөө Бурханы өнцгөөс үнэн зөвөөр харах ёстой юм. Тэгвэл доктор Стенли бидэнд чухамдаа үүнийг маш тодорхойгоор тайлбарлаж өгөх болно. Ингээд хамтдаа доктор Стенлиг урьдцгаая. Танд хизээ нэгэн цагт бусдад гологдож, гадуурхагдж, ад үзэгдэж байсан тохиолдол бий юу? Танд бусад хүмүүст таалагдж, бусад хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх гэж байдгаараа хичээж байсан удаа бий юу? Эсвэл таны дотор бусад хүмүүс юу гэж бодож байгаа болоо гэсэн бодол байнга эргэлддэг үү? Эсвэл та хүмүүстэй ярилцах, ойлголцож, хүмүүстэй харилцаа тогтооход хүндрэлтэй байдгүй. Хэрвээ танд энэ бүх мэдрэмж байнга төрдөг бол таны итгэлийн амьдралд чинь танд үл анзаарагдам нэгэн төрлийн хүлээс байна гэсэн үг. Гэхдээ энэ хүлээс саагаараа биднийг маш ихээр өвдгөж зовоож байдаг юм. Тэгвэл би энд ямар төрлийн хүлээсийн тухай ярьж байна вэ гэвэл энэ бол өөрийгөө голох хүлээс юм. Өөрөөр хэлбэл тухайн хүн өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэсэн үг. Үүний үр дүнд бид өөрсдийгөө үн цэнгүй, хангалтгүй хүлээн зөвшөөрөгдөх ёстой хэм хэмжээндээ хизээж хүрэхгүй гэж бодож эхэлдэг юм. Улмаар бидний сэтгэлийн гүнээс төрөн гарч ирдэг энэхүү мэдрэмжүүд нь аажмаар хурцдаж маш их өвдөлтийг дагуулж эхэлдэг. Үнэн хэрэгтээ голох болон гологдох гэдэг нь өөрөө харилцааны нэг хэлбэр юм. Бид хэн нэгнийг голох үедээ тэдэнд маш тодорхой мессежийг өгч байдаг. Үүгээрээ бид тэдэнд би чамайг хүлээн зөвшөөрөхгүй байна. Чи надад тохирохгүй, чи үнцэнгүй, чи надад хэрэггүй, чинд байх ёсгүй гэсэн ойлголтуудыг дамжуулж байдаг юм. Тиймээс ч гологдсон мэдрэмж нь хүний сэтгэл зүрхэнд асар хүчтэй нөлөөлдөг бөгөөд харилцааны маш том, харилцааны маш эмзэг, тийм хүчтэй хэлбэр болж хуурдаг. Тэгвэл бид өөрсдөөсөө нэг чухал асуултыг асуух ёстой юм. Өөрийгөө голох мэдрэмжийн уг үндэс нь юу вэ гэж. Энэ бүхэн яг хаанаас ихтэй юм бэ? Бидний амьдралыг хүлж биднийг бодлуулж аимшигтэй их зовлон шаналл дагуулдаг энэ мэдрэмж чухам хаанаас ихтэй юм бэ гэж. Өмнө хэлсэнчлэн дахин хэлье. Бурхны биш, харин бусад хүмүүсийн үзэл бодолд тулгуурлан өөрсдийнхөө үн цэнийг тодорхойлох гэж оролдох нь энэ хүлээсний жинхэнэ их үндэс юм. Энэ юу гэсэн үг юм бэ? Энэ нь бид Бурхандаа тогтоосон дээрээс доош чиглэсэн босоо чиглэлтэй харилцаанаас илүүгээр харин хүмүүс хоорондын хэвтэй чиглэлтэй харилцаанд илүү их өргөлт өгсөн байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл хүмүүсийн хэлсэн үгийг Бурхны хэлсэн үгнээс илүү дүнэлж, илүү бодтой гэж үзсэн байна гэсэн үг юм. Гэтэл бидний хувьд хүмүүсийн хэлсэн үг Бурхны хэлсэн үгээс илүү чухал болж хувирах үед жинхэнэ асуудал үүсдэг юм. Ингэснээрээ бид өөрийгөө голох хүлээсэнд хүлэгддэг. Учир нь гологдох мэдрэмжэндээ хүлэгдсэн хүн ямагт би энэ хүмүүст таалагдахын тулд юу хийх ёстой вэ? Учир нь зөвхөн тэдэнд таалагдж байж л би үн цэнэ мэдрэх болно гэж тэд боддөг юм. Тэгвэл хамтдаа энэ бүх сөрөг мэдрэмжүүд яг хаанаас эхлэлтэй байж болохыг хамтдаа бодож үзье. Заримдаа энэ бүх бидний амьдралын эхэн үед биднийг баг байхад тохиолдсон ямар нэгэн үйл явдлаас эсвэл хожим амьдрал маань бий болсон ямар нэгэн нөхцөл байдлуудаас үүдэлтэй байж болно. Жишээ нь хүн ихээс мэдлэгтэй төрөлхийн бие махбодын ямар нэгэн асуудалтай төрсөн байж болно. Нүүр царай гадаад дөрхтэй холбоотой ямар нэгэн онцлог ялгаа байж болох юм. Эсвэл осолд орж гар хөлөө алдах тохиолдолч бий. Тэгвэл энэ мэд асуудлууд нь ихэвчлэн тухайн хүний дотор гологдсон мэт мэдрэмжийг гүн суулгаж өгсөн байдаг. Гэтэл бодит байдал дээр бие махбодын хувьд биднээс илүү сулдраа, хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй хүмүүс гайхалтай амжилт гаргаж, бусдад үлгэр дуурайлал, урам зориг өгөхүйц амьдарч байгаа жишээ бидний дунд маш олон биш үү дээ. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэд гологдсон мэдрэмжээ зөвөөр даван гарч чадсан юм. Тэд хоёр хөлөө алдлаа гэд өөрсдийгөө голоогүй. Явж чадхаа болсон
эсвэл хараагүй болсон, эсвэл өөр ямар нэгэн суурь асуудалтай болсон гэд өөрсдийнхөө үн цэнийг үгүйсгээгүй гэсэн үг юм. Тэд өөрсдийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрж, Бурхны тэдний тухай хэлсэн үгэнд итгэн тэр үнний дагуу ураг шалгадаг. Ингэснээр тэдний амьдрал Бурхны нэгүсэл, сайн сайхан, хайр инэрл, Христийн амьд оршихуйн тод томрон гэрчлэл болон хувирдаг юм. Тэгэхээр зарим хүмүүс энэ сул талаа Бурхныг гэрчлэх боломж болгон ашиглаж байхад, харин зарим хүмүүс үүнээсээ болоод өөрийгөө голох мэдрэмжид бүрэн автдаг гэсэн үг байна. Мэдээж энэ бүхний өөр нэгэн шалтгаан бол сэтгэлийн шарах юм. Магадгүй бүх шалтгаануудын дундаас энэ нь хамгийн суур шалтгаан гэж ойлгож болох байх. Олон хүн хүүхэд байхдаа сэтгэлдээ гүн гүнзгий шарах авсан байдаг. Аав ээж нь тэр хүүхдэд "Би чамайг хүсэхгүй байна. Чи зүгээр л амьдралд минь саад болохгүй холхон байж үз" гэсэн мэдрэмжийг төрүүлсэн байж болно. Ийм үг сонссон хүүхэд зүрхэндээ насан туршийн гүн шарахтай үлддэг юм. Бид өөрсдөө ч мэдлгүйгээр хүүхдүүддээ багаас нь ийм сэтгэлийн шарахыг өгч гисэн байдаг. Ихэнхдээ бид тэднийг зориуд гомдоё, сэтгэлийг нь шархлуулъя гэж боддоггүй. Гэвч өөрсдөө ч мэдлгүйгээр, санамсаргүйгээр тийм хандлага гаргачихдаг. Бид тэдний гомдохыг хүсээгүйч зарим үг, үйлдэл, хандлагаараа тэдний дотор гологдсон мэдрэмжийг гүн бат шингэж өгсөн байдаг юм. Тэгэхээр бидний өнгөрсөн амьдралд авсан гүн шарах бидний дотор гологдсон мэдрэмжийг төрүүлэх нэг үндсэн шалтгаан болдог байна. Тэгвэл бидний дотор гологдсон мэдрэмжийг төрүүлдэг өөр нэгэн хүчтэй зүйл бол үхэл юм. Бяцхан хүүхдийн хувьд ээж эсвэл аав нь нас барах үед тэд энэ нөхцөл байдлыг зөвөр хүлээж авах чадваргүй байдаг. Бурхан миний аавыг эсвэл ээжийг өөртөө авсан юм байна. Цаг нь болохоор би тэдэнтэйгээ уулзах болно гэсэн бодол тэдэнд шууд төрдөггүй маа. Тэдний хувьд эцэг эх нь нэг л өдөр хаяад явчихсан юм шиг санагддаг. Хүүхдийн бяцхан тэрхүү оюун ухаанд нь яг юу болоод өнгөрөв? Яагаад ийм зүйл тохиолдсныг ойлгох чадвар байдаггүй юм. Гэтэл сэтгэл хөдлөлийн хувьд хүүхэд зөвхөн нэг л мэдрэмжийг мэдэрдэг. Энэ бол гологдсон мэт мэдрэмж юм. Хэрвээ аав минь надад хайртай байсан бол хайж явахгүй байх байсан юм. Надад хайртай байсан бол эргэж ирэх л байсан. Хэрвээ ээж минь надад хайртай байсан бол энд байх л байсан гэж тэд боддог юм. Ийм бодол хүүхдийн зүрхэнд гүн сууж, улмаар гологдсон мэдрэмжийн анхны суурийг тавьдаг юм. Гэтэл нөгөө талд эсэн мэнд эрүүл саруул атлаа хүүхдээ хаяад явдаг хүмүүс байдаг. Сэтгэл зүйн хувьд тэр хүн тэсгэ байгаад л аль нэг газраас явж байгааг би ойлгож байна. Гэхдээ эр хүний хувьд, тэр дундаа эцэг хүний хувьд би тэр хүнийг ойлгож чадахгүй. Эр хүн өөрийн төрсөн хүүхдүүдэд орхиж, "Би чамайг хүсэхгүй байна, би чамд хайргүй, надад чи хамаагүй" гэж яаж хэлж чадаж байна. Тэр хүн амаараа ингэж хэлээгүй байж болно. Гэхдээ энэ үйлдэл нь хүүхдүүдэд нь яг л ийм мэдрэмжийг төрүүлж орхидог юм. Аль нэг газарт байж дэвчхийн аргагүй болох мэдрэмжийг би ойлгож байна. Гэхдээ тэглээгээд өөрийнхөө хүү эсвэл охиноос яаж нүүр бууруулж чадах вэ? Тэднийг амьдралаасаа зүгээр л арилгаад дахин хизээч уулзахыг хүсэхгүй яаж чадаж байна вэ? Тэд чинь таны мах цусны тасархай, таны биеийн нэг хэсэг шүү дээ. Үүнээс ч илүүгээр хүүхдүүд бол Бурхны танд өгсөн бэлэг юм. Тиймээс энэ дэлхийн ямар ч тайлбар, ямар ч шалтгаан, ямар ч шалтгууд эр хүн таныг гэр бүлээсээ нүүр бууруулахыг зөвтгөж чадахгүй. Гэтэл бүр их хүн нь үр хүүхдүүдээ орхиод гэр бүлээ хаяад явах тохиолдолч байна. Ингэснээр тэр эмэгтэй юу хийж байна вэ? Ард хаягдаад үлдэж байгаа гэр бүлийнхээ дотор насан туршид нь дагаж явах асар гүн шарахыг, асар хүчтэй гологдлын мэдрэмжийг үлдээж байна гэсэн үг юм. Тэгэд тэдний амьдрал үүссэн тэр харт холб, тэр аимшигтай шарахны их үндэс нь та өөрөө болж үлднэ гэсэн үг юм. Цаашилбал өөр нэгэн шалтгааныг дурдах болно. Хүүхэд бага байхдаа элдв хэлбэрийн хүчирхийлд өртөх үедээ сэтгэлийн шарах, гологдсон мэдрэмжийг авч үлддэг. Жишээ нь хэрвээ эцэг эх нь хүүхдүүдэд хүчирхийлж зодож, дарамталж байгаа бол тэдний үйлдэл нь тухайн хүүхдэд нэгэн далд мессежийг илэрхийлж байна гэсэн үг юм. Энэ нь тэдэнд "Чи миний хүү охин байх үнцэнтэй биш. Чи зүгээр л нэг эд хогшил адил юм. Би өөрийгөө хангахын тулд өөрийн ашиг сонирхлын төлөө чамайг хүснээр ашиглана гэж хэлж байгаатай яг адилхан юм аа." Хүчирхийлэл гэдэг нь ямар ч хэлбэртэй байж болно. Хувь хүнийг хүн гэж хүндлэхгүйгээр зөвхөн өөрийн таалал, ашиг сонирхолд нийцүүлэн хандах альва үйлдэл нь хүчирхийлэл юм. Хүн өөрийг нь хүн биш,
харин ашиглаж болох эд зүйл мэт үзэх нь тухайн хүнд хамгийн хүнд хэлбэрийн гологдол, гомдол, шарахыг үлдээдэг юм. Цааш нь үргэлжлүүлээд өөр нэгэн шалтгаан болох буруутгалын мэдрэмжийн талаар ярилццгаая. Өнгөрсөн амьдралдаа гаргасан алдаа дутагдлаасаа болоод өөрийгөө буруутгаж явдаг хүн бусдын болон Бурхны өмнө өөрийгөө гологдсон мэт мэдрэмжийг амархан авдаг. Бид өмнө буруутгалын мэдрэмжийн талаар маш дэлгэрэнгүй ярилцаж байсан шүү дээ. Гэтэл буруутгалын мэдрэмж болон бодит буруутгал хоёр хоорондоо ялгаатай ойлголт. Дахин хэлье. Буруутгалын мэдрэмж болон бодит буруутгал хоёр хоорондоо үнэхээр ялгаатай. Хүн буруугүй атлаа буруутай мэдрэмжийг тээсээр байх боломжтой. Гэсэн ч бодиттой эсвэл үндэслэхгүй байхаас үл шалтгаалаад буруутгалын мэдрэмж нь бидний дотор Бурханд болон бусдад гологдсон мэдрэмжийг хүчтэй төрүүлэх боломжтой. Цаашлбал бусдын хатуу ширүүн шүүмжлэл бидний дотор гологдсон мэт мэдрэмжийг мөн төрүүлдэг юм. Хэрвээ бид бусдын шүүмжлэлд хэрхэн зөвөр хандхаа мэдэхгүй бол маш амархан өөрийгөө голж бусдад гологдсон мэдрэмжинд хүлэгддэг юм. Эцэг эхчүүд бид хүүхдүүдэд хатуу ширүүнээр шүүмжлэх үедээ тэдний дотор ийм хүлээсийг бий болгож орхидог юм. Тэгвэл эцэг эхчүүд бид хүүхдүүдэд хэрхэн ийм гүн шарахыг үлдээдэг вэ? Олон шалтгаан байж болох ч хамгийн нийтлэг нь хүүхдээ хэн нэгэнтэй харьцуулж шүүмжлэх явдал юм. Бид тэднийг хэн нэгэн хүнтэй эсвэл ах эгчтэй харьцуулах үед тэдний дотор гологдсон мэдрэмж төрж байдаг юм а. Гэтэл үнэн хэрэгтээ Бурхан хүн бүрийг өөрөөр бүтээсэн юм шүү. Хүн бүрийг давтагдчихгүй онцгой шин чанартайгаар бүтээсэн. Бурхан хүн бүрт өөрөөр онцлог, өөрөөр бэлэг аваас, өөрөөр зан чанарыг өгсөн. Тиймээс гэр бүлийн нэг гишүүн нөгөөтэйгээ яг адилхан байх боломжгүй юм. Тиймээс эцэг эхчүүд бид хүүхдүүдэд хооронд нь харьцуулах нь маш аюултай гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Ийм үг хүүхдийн зүрхэнд би хангалтгүй юм байна уу гэсэн мэдрэмжийг маш хүчтэйгээр суулгаж, улмаар өөрийгөө голох сэтгэлийн уг үндэс нь болж үлддэг юм. Тэгэхээр хүмүүсийн дотор өөрийгөө голох эсвэл бусдад гологдсон мэдрэмжинд хүлэгдэн амьдрах өөр нэгэн шалтгаан нь гэр бүлийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй байдаг. Олон хүн ажил гисээр байгаад хүүхдээ хайхардаг. Гэтэл хүүхэд багаасаа өөрийг нь хайхардаггүй, анхаарч халамжилдаггүй, хэрэгцээг нь бүрэн хангадаггүй орчинд өсөх нь тэр хүүхдийн дотор би энд хэрэггүй юм байна. Энэ хүмүүс намайг хүсэхгүй байна гэсэн мэдрэмжийг төрүүлж орхидог. Үүний улмаас тэд бусдаас хол байхыг боддог. Зожиг хүн болж өсдөг. Эргэн тойрноос өөрийг нь хүсэхгүй байгаа мэт мэдрэмжийг тэд авч өссөн учраас тэр юм. Та нарын дундаас хичнээн хүн багадаа ийм мэдрэмж авч байсан байна. Мөн хичнээн олон эцэг эх хожим нь ийм үг хэлэх хэрэггүй байжтэй гэж харамсах зүйлсийг хүүхдүүдэд хэлсэн байснаа ухаарсан байна. Хүүхдүүд эцэг эхийнхээ үгнээс авсан шарахыг бусад хүмүүсийн үгнээс авсан шархнаас ч удаан тээж явдаг болохыг харахаар үнэхээр харамсмаар. Тэр үг таны хувьд зүгээр л санаандгүй хэлсэн үг байж болох ч хүүхдийн хувьд бол маш гүн утгатай, зүрхэнд нь үлдсэн үг болж хувирахч боломжтой гэдгийг бид санах хэрэгтэй юм. Намайг нэг удаа ажлынхаа өрөөнд сууж байтал хүү маань төгөлдөр хуур тоглож эхэлсэн. Гэхдээ яагаад ч юм хүү маань нэг аяа дахин тоглоод байсан. Гэтэл би хажууд нь ажиллаа хийх гээд хичээгээд байгаа шүү дээ. Тэгээд би тэслгүй очиод юу ч бодлогүйгээр хүү минь чамд эннээс өөр тоглох ая байхгүй юу гэж асуусан. Миний хувьд зүгээр л хүү минь наадах чинь надад саад болоод байна. Би энд ажиллаа хийх гэж хичээгээд байна шүү дээ гэж хэлэх гэсэн санаа байсан юм. Гэтэл хүү маань үүнийг чи хөгжим тоолох авиасгүй юм байна гэж хэлж байна гэж ойлгосон байдаг. Тэгээд тэр цагаас хойш 8 жилийн дараа хүүтэйгээ ярилцаж байгаад хүү маань тэр үгийг маань 8 жил зүрхэндээ тээж явсан болохыг олж мэдээд маш их зочирдсон. Тиймээс би танд хэлмээр байна. Хэрвээ та хүүхэд байхдаа эцэг эхийнхээ хайхрамжгүй хэлсэн үгнээс болоод сэтгэлдээ шарх аваад үлдсэн бол үүнийг эцэг эхтэй хэлээд шархаа эдгээгээрэй. Учир нь тэр шархыг нуулаа гэд тэр чинь аяанда зүгээр болохгүй шүү. 30 гарсан 40 шахсан ганц бие залуустаа бид чи гэрлэхгүй юм уу? Чи гэрлэх болоогүй юм уу гэж асуухад тэд маш их дургүй байдгийг та анзаарсан уу? Учир нь энэ асуулт нь тэдэнд чи гэр бүлтэй болж чадахгүй хүн байна. Хэрвээ чадах байсан бол чи аль эрт болчих байсан шүү дээ гэсэн мессежийг өгч байдаг юм. Энэ бол тэдэнд гологдсон мэдрэмжийг төрүүлдэг нэг том шалтгаан юм. Тэгэхээр маш олон хүмүүс энэ мэт олон арга замуудаар бусдад гологдсон мэдрэмжийг авдаг байна. За тэгэхээр харин одоо анх тэр мэдрэмжийг
яаж авсан бэ гэдгээс илүүгээр харин энэ мэдрэмжүүдийг, энэ асуудлуудыг яаж шийдэх вэ гэдэг нь илүү чухал юм. За тэгэхээр одоо би танд сэтгэл зүйн хувьд эрүүлчихэд амин чухал 3 мэдрэмжийг хэлж өгмөр байна. Нэгдүгürt харьяалагдах мэдрэмж. Энэ нь бид хэн нэгэн хүнд эсвэл ямар нэгэн газарт харьяалагддаг гэдгээ мэдэрч байх мэдрэмж юм. Хоёрдугаарт үн цэнтэй гэдгээ мэдрэх мэдрэмж. Энэ бол би үн цэнтэй хүн. Миний үзэл бодол үн цэнтэй. Би Бурхны өмнө үн хүндтэй хүн гэсэн мэдрэмж юм. Гуравдугаарх нь би чадвартай гэсэн мэдрэмж. Энэ нь би өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийхэд шаардлагатай бүхэн надад бий гэсэн мэдрэмж юм. Хэрвээ бид өөрсдийнхөө үнцнийг бусдын бодлоор хэмжих юм бол эцсийн дүндээ би ямар ч үнцэнгүй, би хинч биш, би юу ч хийж чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрэх болно. Тиймээс бид бусдын үгээр биш, Бурхны үгээр өөрийнхөө үнцнийг тодорхойлох ёстой юм. Харин одоо Бурхны үгэнд юу гэж хэлснийг хамтдаа харцгаая. Бурхан энэ 3 мэдрэмжийг хэрхэн бидэнд дүүргэж өгснийг хамтдаа харцгаая. Хараарай. Нэгдүгürt Иохан номын 1-р бүлгийн 12 дээр ингэж хэлсэн байна. Харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрэнд итгэгчдэд тэрээр Бурхны хүүхэд болох эрхийг өглөө гэж хэлсэн байна. Хоёрдугаарт Иоханы 3:16 Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц хүүгээ өгсөн тул хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй, харин мөн хамтаа байх болно. Бурхан биднийг үнцэнтэй гэж бодсон учраас бидний төлөө цорын ганц хүүгээ загалмайн үхэл рүү илгээсэн гэдгийг бид санах ёстой. 3-дугаарт Илч Паул хэлэхдээ надад хүчийг өгч түүгээр би бүхнийг хийж чадна гэж бичсэн байдаг. Учир нь Бурхны ариун сүнсээр дамжуулан бидний дотор Христийн амьллын хүч чадлыг дүүргэн өгдөг юм. Тэр л хүчээр бид ямар ч нөхцөл байдал донд Бурхны хүслийн дагуух үйлдэлийг хийж, Бурхны дуудлагын дагуу алхаж чаддаг юм. Тэгвэл бидний өөрсдийгөө үнэлэх үнэлэмж хэнд суйрлах ёстой байх нь вэ? Бусдын бодолд биш, харин бидний талаар боддог Бурхны бүхий л бодолд суйрлах учиртай юм байна. Бид өнөөдөр хэнд харьяалагдах болсон бэ? Христэд харьяалагдах болсон. Бид өнөөдөр ямар үнцэнтэй вэ? Христийн цусны амьны үнцэнтэй. Бид өнөөдөр хэр хүч чадалтай юм бэ? Ур чадвартай юм бэ? Бидний дотор ажиллаж буй Бурхны ариун сүнсний хүч чадал бидэнд өгөгдсөн юм. Бид үүнд л итгэх учиртай. Харин одоо хамтдаа Колосе номын 1:21-22-ыг харцгаая. Энэ хэсэгт Бурхан ингэж хэлсэн байгаа юм. Хэдийгээр урд нь та нар ёрын үйлсийг үйлдэж, хөндөрсөн бөгөөд дайсгалсан сэтгэлтэй байсан боловч одоо бол тэрээр махбодынхон үхлээр эвлэрүүлж өмнөө та нарыг ариун өөсөвгүй бөгөөд гим зэмгүй болгосон юм гэж хэлсэн. Үнэхээр Есүс Христийн загалмай дээр урсгасан цусаар дамжуулан Бурхан бидний бүх гим нүглийг уучлсан. Тэр бидний гим нүглийн төлөөсийг бүхлээр нь төлсөн юм. Үр дүнд нь бид Есүс Христийг аврагчаа болгон хүлээн авах үедээ Бурхан эцгийн хүүхдүүд болж Бурхантай эвлэрсэн. Энэ бол Бурхан бидний хоорондын мөнхийн барилдлага юм. Үүнийг хинч юуч хизээж салгаж чадахгүй. Бидний нэр Христийн амийн номонд бичигдсэн. Бид бол Бурханаар уучлагдсан Бурханы хүүхдүүд. Тиймээс бусад хүн биднийг юу гэж бодохоос үл шалтгаалаад бид Бурханы хүүхдүүд гэдгээ үргэлж санах ёстой. Хүмүүс бидний талаар юу бодох нь биш. Харин Бурхан бидний талаар юу гэж бодож байгаа нь хамгийн чухал гэдгийг өөртөө итгүүл. Тэгэхээр энэ итгэл дээрээ суйрлаад хамтдаа 3 чухал алхмыг хийж сурцгаая. Алхам 1. Өөрийн дотор буй гологдсон мэдрэмжийг таньж мэд. Бид бүгдийн дотор их бага ямар нэгэн хэмжээгээр ийм мэдрэмж нуугдж байдаг юм. Тэгвэл бид үүнийг таньж хүлээн зөвшөөрөх ёстой. Алхам 2. Гологдсон мэдрэмжээсээ татгалз. Гологдсон мэдрэмжэндээ автах үедээ та тэр мэдрэмжээ дарангуйл. Гологдсон мэдрэмжээсээ татгалзах сонголтыг хий. Бусад хүн таныг голох үед Бурхан руу хараага хандуул. Бурханы дотор хэн бэ гэдгээс сана. Ариун сүнс таны дотор оршин байгааг сана. Тэгэхээр 1-р алхмыг дахин хэлье. Гологдсон мэдрэмжээ таньж хүлээн зөвшөөр. 2-р алхам нь та мэдрэмжээсээ татгалз. Харин 3-р алхам бол Бурханд талархах. Бурхан эцэг минь. Та намайг нөхцөл болзолгүйгээр хайрлсан учраас танд баярлалаа. Та намайг байгаар минь хүлээн авч Христийн дотор төгс болгосон учраас танд баярлалаа гэж талархан залбир. Гэтэл та Христэд итгэдэггүй бол яах вэ? Тэгвэл танд ерөнхийдөө ноцтой асуудал байна гэсэн үг. Учир нь Христэд итгэхээс татгалцсан. Нэг үл ойшоос. Христийг голсон хүн эргээд Бурханд гологдох болно. Матай 7-р бүлгийн 23-д хэлэхдээ би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар надаас зайл гэж хэлнэ гэсэн байдаг. Иохны 14:6 дээр Есүс зам үнэн ам би байгаа юм.
хинч надаар дамжихгүйгээр Бурхан эцэгт минь хүрэхгүй гэж айлцсан. Иоханны 6-гийн 37 дээр эцгийн надад өгсөн бүхэн над руу ирнэ. Над руу ирэхчийг би огт хөөж гаргахгүй гэж айлцсан. Тиймээс та Бурханы хүү Христийг аврагчийг голбол та өөрөө Бурхан эцэгт мөн гологдох болно. Харин хэрвээ та Христийг хүлээж авбал Есүс Христийн урсгасан цус ба загалмай дээр өргөсөн амиар дамжуулан таны амьдрал дах бүх асуудал, бүх буруутгал, өөрийгөө голсон бүх мэдрэмж чинь шийдэгдэх болно. Тиймээс найз минь би танд эцэст нь нэгэн чухал зүйлийг хэлье. Өөрөөр хэлбэл би таныг бүтээгч Бурханыг хүлээн ав. Түүнд итэг. Түүний энэ дэлхий рүү илгээсэн Есүс Христийг аврагч эзнээ болгон хүлээж аваасаа гэж хүсэж байна. Тэгвэл тэр таныг нөхцөл болзолгүйгээр байгаарч нь хүлээж авах болно. Тэнхүү та жинхэнэ эрхчлөлөг авах болно. Харин Христэд итгэж бидний хувьд би танд хэлье. Таны хүлж буй гологдлын мэдрэмжээс яг одоо татгалз. Та чадна. Та анхаарлаа Христ рүү хандуул, хүн рүү биш. Бурхан эцэгт чин сэтгэлээсээ талархах, өөртөө биш. Ингүүл та чадна. Тэр цагт та гологдлоос салсан жинхэнэ гайхамшигт эрхчлөлөг мэдрэх болно. Хэрвээ та Бурханы хүүхэд болсон бол Бурхан таныг нөхцөл болзолгүйгээр хайрлсан, бүрэн уучлсан, тэгээд бүрэн хүлээн зөвшөөрсөн гэдгийг доктор Стенли сануулж байна. Тиймээс хамтдаа энэ агуу үннийг хүлээн авч, энэ л үнний дагуу дотроосоо өөрчлөгдөцгөөе. Заримдаа бид Бурханд таалагдах зөв үйлдэл хийсэн ч шудраг бусаар хэлмэгдэн зовох тохиолдол бий. Гэвч бид зүрх алдах учиргүй. Учир нь 1-р Петр 2-р бүлгийн 19-с 23-р ишлэлд Бурхан гайхамшигтай зөвлөгөөг өгсөн байдаг. Тиймээс доктор Стенлийн тайлбарласнаар Бурханы хүүхдүүд болсон бид Бурханаар нөхцөл болзолгүйгээр хайрлагдсан, түүгээр бүрэн төгс уучлагдсан, түүнд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн, Христийн дотор төгс болгогдсон гэдгээ санацгаая. Хамтдаа энэ цагийн төгсгөлд 1-р Петр 2-ын 19-с 23-д бичигдсэн гайхамшигтай үгсийг уншицгаая. Учир нь хүн шудраг бусаар зовохдоо Бурханд ханддаг мэс чанараасаа болж төвчвөл энэ нь нэгүүлсэл юм. Хэрв та нар нүгэл үйлдэж, захиулаад төвчлээч үүнд ямар гавьяа байх вүлээ. Харин та нар зөвийг үйлдээд зовохдоо үүнийг хүлцэн төвчвөл энэ нь Бурханы нэгүүлсэл юм. Учир нь та нар үүнд дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг мөрөөрөө дагуулахын тулд та нарт үлгэр дуурайлал үлдээн Христ та нарын төлөө зовлон эдэлсэн. Тэр нүгэл үйлдээгүй, аманд нь мэх худал байгаагүй. Тэр зүхэгдэж байхдаа хариуд нь зүхээгүй. Тэр зовн тарчилж байхдаа занал хийлээгүй. Харин шударгаар шүүдэг нэгэнд өөрийгөө даатгасаар байлаа. Амен. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.